Энэ бол 1162 оны Монгол. Empty. Исүхэ борцгой өдөртөгч бараг л бүх зүйл төнд бий. Are you sure about that? We don't care. Сөрж авахлан дайчид үнэн чиргэд. Fuck you! Бас хоёр ихнэр. Нэгэн бүр дөнгөж саяхан амарцсан. Амар амгалан дайн дажингүй. Үнээс илүү сайхан амьдрал гэж юу ахав? Нэг зүйлээс тооцвол. Дайцгээ. Тэмүүжин төрмөц тайчууд ямар ч шалтгаангүйгээр татарууд руу довтлоо. Хэмэтгэв. Тэгэд Исүхэ татар өдөртөгч хөнөөсөн. Тэр өдөртөгчийг нь Тэмүүжин гэдэг. Мэдээч энэ бидний мэддэг Тэмүүж юм биш. Зүгээр л нэг ижил нэртэй нэг. Магадгүй хүүгээ нэрлэх нэр хайж байсан ч билүү. Хэмэтгэв. Энэ юу вэ? Энийг нэрийн шошго гэнэ үү? Майнкрафта тиймээ дарга үүний багаж хэрэгсэн. Эсвэл амьтдыг нэрлэхэд ашиглаж болно. Хүмүүс хэрүүлж болох уу? Ерөнхийдөө болно. Исүхэ чамайг хараал энэ. Тэмүүжин муу шүү. Тийм шүү Исүхэ. Байснаа дарна гэдэг нэг хэрэг. Харин хүүгээ түүний нэрээр овоглох нь өрсөлдөгчийнхаа ирээдүг өөртөө хулгайлж байгаа хэрэг. Чиний гарт хүүгийн чинь хувь дайлан байна. Дайн бас дахинтай. Энэ төгс биш гэж юу? Бид одоо хүн хийсэл амтантай ойр байна. Араачин шиг л байна. Хөөе, юу гинэ? Бүх цаандан ямар эргүү замд энэ нэр өгдөг байна. This is Elon Musk. Тайчуд байсан бай. Тэдний өөрөөр тодорхойлбол яг л том хэмжээний гэсэн. Үзий ядалтай дүрм бие биенээ зүгээр л ор мөргөө алах болоосоо гэж үздэг. Харин бүхний цаана хин нэгэн сэмхэн энийг сууж байгаа. Алт улс. Өмнөх замбараагүй байдлын мастер. Тэдний төлөвлөгөө нь монголчуудыг бид өөрсдөө дийлэх гэж зовхоо оронд тэдний хооронд нь байлдуулчих л та. 200 жилийн турш Монгол авгуу тасралтгүй дайцсан. Гэтэ нэг хүн тэднийг ердөө 20 жил нэгтгэсэн. Түүхэд нэрээ мөнгөсөн нэгэн. Магадгүй толгой дээр хүртэл нэрээ мөнгөлүүлсэн байж мэднэ. Хүмүн төрсөн цагаас чи эхлээд чамд хідэн чухал зүйлсийг сануулсаар ирсэн. Унтахынхаа өмнө оронд орохоо сайн шалгах гэх мэт үү? Эст хоёр чи шүн дунд хаяа орилоод байдаг. Яг 10 секунд идэрс. Юу? Үгүй. Нэгт унтах цагтаа унтаж байна. Ойлголоо. Хоёрт ямар ч нөхцөл Twitter дээр тэнийг юм бич болохгүй шүү. Twitter гэдэг чи юу юм? Би мэдэхгүй хүм. Зүгээр л чи хизээч тэгж болохгүй зүйл. Харин хамгийн чухал нь Тэмүүжээ тэдгээр улс руу хартаа. Тэдний цаана татарууд мөн алтан улс байгаа. Яасан ч бай. Тэдэнд хүрэхийн тулд уул болгоных нь нураах шаардлагатай болсон ч чи аавдаа амал бидэнд болон өв дээдсэд минь хийсэн харгислын өшөөг авна гэж. Би чамайг чадна гэдгийг мэдэж байна хөө. Чи бол онцгой. Та намайг үнэхээр онцгой гэж хэлж байна уу? Эсвэл миний харагдаг нэрнээс болоод уу? Хоёулаа. Тэгэхээр энийг сонстоо. Трамаг л үүсгдэг. Эцэгчүүд өнгөрсөн цагт авсан шархаа эдгэхийн тулд түүхтүүдэд илүү сайхан өсөхийг хичээдэг. Гэвч тэд мэдлэгүйгээр ижил үүдэлтийг хүүхдүүдэд дамжуулдаг. Энэ мөчлөгийг хин нэгэн зогсоох хүртэл зосолтгүй үргэлжлэсэй л байгуулна. Нэг нь зовлонгоос сэргийлэхийг хүссэн ч нөгөө нь үзий ядалтанд автна. Тэгсэн ч үр дүн нь адилхан. Энэ мөчлөгийг дуусгахын тулд магадгүй өршөө зүзүүлж эсвэл бүгдийг нь алчих. Бүүм асуудал шийдэгдлээ. Үгүй. Тэмүүжээ бас хинбэ? Аав, та юу хийж байгаа юм? Хүмүн, бос. Өнөөдөр онцгой өдөр. Та чадаж тийм үү? Одоо л бусдад аймагуудтай их тайвнаар амьдарч чадхаар болж. Энэ боломжгүй хүмүн. Их тайван гэдэг амархан олдог зүйл биш. Өөр орчин, өөр соёлд өссөн хүмүүсийн хооронд зөрчил гарах нь гарцаагүй. Гэтэ одоохондоо энэ талаар битгий бод. Ортхон үндэ. Үр цагаас өмнө замдаа гарна. Би таашаа явж байгаа юм бэ. Антагийн харуу эсвэл дээрэм хийх гэдэг эсвэл төвчээртэй байх хүмүн. Бид олохнууд аймаг руу явж байна. Ээж чинь төрсөн. Би чамд ихнэр эсвэл найз зохион болохоор шийдсэн. Гэхдээ гэрлэлт гэж ямар хөө өгдөг юм? Ээж хоёр яаж танилцсан? Би хулгайж байлаа. Исүхэ алсын харамыг 200. Хүүгээ харахгүй шахмаа хөдөн болгож өгөөд дараа нь энэ бол чиний ирээдүйн сайн сайхан өдөн мэдхийн төлөө юм шүү гэж сэтгэл амарсан царай гаргав. Том хоёр үгээ хоорондоо муудалцаас сэргийлэх шиг харна. Монгол хөгтөө өмжилдэг, шилдэг ар. Бүх талаараа 10 сар. Сайн байцгаана уу? Та нар чинь төрөө юу та? Эсвэл CEO-гийн ойрхон жадлаа хайж явна уу? Олохноо таймер бол явж байсан юм л да. Тэгвэл та нар чи ирцгсэн байж тээ. Юунд манахыг зорив? Будалтай их гэж үү? Дээрэм тонол их гэж үү? Эсвэл эхнэрээсээ зүгтааж явна уу? Би хүүдээ эхнэр хайж явна. Өөрийгөө танилцуулах юм алтаж.
Би бол хонгородын тэр хүн дайс хийсэн. Тэмүүжин харин би Исүхэ. Та нар хамаг Монголын тайзуудынх нь зүг аа манай охин танаа охиноос ойролцоо. Бас адилхан ч. Нүдэндээ галтаа, нүүрэндээ цогтой. Хамтдаа байвал төгс хоос болгон галцаагүй биз? Хүлээ. Чи жигнэсээ шатаж байна уу та? Исүхэ бяцхан тэмүүжнийг дайс эзний дүлдээснээр хүүхдүүдэд алцуулахгүй байх ажиллагаа амжилттай боллоо. Харин хариг замдаа тэд татааруудтай таарна. Намайг мэдээгүй байгаасаа гэж дотор залбирсан ч тэд шууд л найсан. Тэд Исүхэ яасан гэж хоол идэхэр үлдсэн. Яагаад гэвэл муу шийдвэрүүд л хүний төлөвшүүлдэг. Ирхмээ зогсооч. Та тэдний нутгийг хідэндээ товтолж өчнөө ардыг нь хядсан. Одоо тэгтэл цайг нь угасгаж байх гэж тэдний өгөөмөр сэтгэлийг чи юу гинэ? Зочин хоол байрвал үссэн жон шиг идэх ёстой. Би худлаа хэлж байна нөхдөө. Үгүй. Зочин минь нийтэд. Гэтэ ноёнтой. Зүгээрээ. Харав. Исүхэ орцсныхаа дараа нэг л зүйлийг шаардсан. Тэмүүжин эргүүлж авчрахыг. Ингээд тэрээр хамгийн хайртай үүдтэйгээ сүүлчэн удаа уулзсан. Хүмүн хүн цаг үерч бай. Одоо ихтэй надад л хамгийн хэцүү байл та. Гэтэ чи тисч гарах болно. Чи хүчтэй. Бас чиний ирээдүйн ихнэр бэлэн. Тэр бол миний хоёр дахь ихнэр. Үгүй яасан ч үгүй. Сонс чи гэр бүлээ хамгаалах ёстой. Хэцүү шийдвэрүүдийг чи л гаргана хүмүн. Сайн сонс. Зовлон ирхэн зайлшгүй. Гэтэ үүндээ зовх нь бол чиний сонголт юм шүү. Дүүмэн аав тэнгэр дэвшлээ. Тэгэхээр одоо би чиний аав гэсэн. Юу гинэ? Үгүй хүлээ. Би чиний ээж юм байна. Наадах чи бүр долоон дор юм. Үгүй. Чи эцэг би хүн. Исүхэ нас борж тэдний нэгтгэх өдөрдөгчгүй болсны дараа тайчууд түүний хоёр ихнэр өөлөн сочиг л болон хүүхдүүдийг нь тоосон ч орхиод явлаа. Тэдний амьдрал гинт эрс дороодсон. Хаалчгүй, морьчгүй, бүр төгөгч шүлсчгүй. Үүнээс ч илүү дорно гэж юу яах вэ? Ээжээ, Тэмүүжин Бихтэр ахыг алчлаа. Үнэтэй эвлэг Тэмүүжээ. Би өдөртөгч болсон үн. Учир нь бидэнд юу түрүүнд өдөртөгч хэрэгтэй. Ох гайхалтай. Миний өглөөний хоолыг хулгайж явахдаа бас ингэж лекц дууршдгүй. Та түгэ бодож хэлээрэй. За ингээд одоо өдөртөө зуудал хоосно. Ингэж 2 мегагийн мөрхөлтөн болж нэг нь ялагдсан. Тэмүүжин одоо хог дээр өсөрсөн бүлгийн шинэ өдөртөгч боллоо. Ядчил хоол идэх амныгээр баслаа. Зунж, намарч, өвөлж, бас хаварч. Тэмүүжин гэр бүлээ дэжиж хамгаалахын тулд амсгийч цаг үзүүлж байна. Би ч амьдрал хэцүү гэж гомдолдог байсан л та. Тэгээ Тэмүүжингийн баг насыг хараад за би зовлонгүй юм байна гэж хэлсэндээ. Харин одоо Тэмүүжингийн агц дэвшгийн тухай ярив. Аав өнөд болсон. Ахыгаа өөрөө орсон. Одоо тэр бол бараг л аав гэсэн үг. Бүхий л хариуцлага түүний нуруунд дээр. Манайха нэгт хөдөлбөл шууд ид. Хоёр тарин хөдөлгөхгүй бол бүр хурд ид. Гэтэ хамгийн гол акц нь юу байсан бэ гэвэл Тэмүүжээ сайн уу жамууха? Чи юу хийж яваа? Би хоол авчирсан. Баярлалаа жамууха. Энэ үед л Тэмүүжин өөрөө хамгийн агуу хүч чадлыг олж нээсэн. Итгэл даах амд өгöd. Түүнийг бусад өдөртөгчдаас онцгойлж хаан ширээнээс ч илүү үн цэнтэй болгож байсан зүйл. Хүмүүсийн жинхэнэ мөнгө чанарыг таних. Тэгээд зүгээр л найз байцгаа гэж хэлж чаддаг байл. Гэвч бүгд л хөгжилтэй амттай байгаагүй. Тэмүүжин олон сорилтоо нүрдүүлж олон зүйл сурч мэдэх ёстой байсаар л байсан. Тайчууд Тэмүүжингээс айж имээсээр л тэд юу ч хийсэн, яаж ч хичээсэн баригч байтаа хатч чаддаггүй байлаа. Цаг хугацаа орсон одооч Тэмүүжин 16 нас хүрч 90 цент хүрээд өөрийнхөө зүйлийг эрүүлэн аваар. Олгонууд амир руу мордхон тэр бүртийг авахар. Надад одоо юу ч хаалга. Нэгэн цагт би хүссэн бүхнээ эдэлж бодсон болгоноо гартаа оруулдаг байлаа. Харин одоо хоосон. Гэтэ би сөхрөхгүй гэдгээ мэдэж байна. Надтай хамт яваач. Татгалзах зүйл алгалтаа. Ядаж мөртэй бистэй. Үнэндээ хоёр дүү маань намайг өргөж ирсэн. Мортуу та. Исүхэ! Чамайг эргэж ирнэ гэдгийг би мэдэж байсан. Исүхэ, хөөч хаана вэ? Би байна. Тэмүүжин, Исүхэ хөө. Амьдралч чамд хадуу ханджээ хөө. Хараач, Тэмүүжин бараг л энгийн амьдралтай болжээ. Хайр татам гэр бүл, өчнөө эхнэр, нэг шөнө айраг бэлдэж явахад хангалттай мал хуйтай. Тийм ээ. Хэдийн амьдрал хүндэл бэрхшээлтэй ч би гэр бүлийнхаа хамтаар яаж давж гарахаа мэднэ. Гэтэ энэ бол Тэмүүжингийн түүх. Тийм болохоор энгийн амьдрал гих үгс түүний үгийн сан дотор байхгүй. Мэрэгдүүд. Тэд өшөөгөө авахар гараад ирлээ. Тэмүүжингийн ээжээ Албан ёсны худ аймгийнхан. Яст хоёр яаж танилцсан? Би ухааж байлаа. Мэрэгдав Исүхэ өмнө тэдэнд очирсан нүглийнхаа төлөө Тэмүүжний охин дүү хоёрыг хайрт эхнэрийг нь онцлоо авч. Исүхэ хоёрт нь мэрэгдийн эхнэрийг хүчээр авч нөхрөөг нь харуулсан төгтөө. Одоо мэрэгдүүд өшөөгөө авч байна.
Явштай тий. Гэтэ яаж? Одоохондоо мэдэхгүй байна. Гэтэ бидэнд арга зам олдвол. Сонсч бай дүүнэр минь. Айвал бүхий хийвэл бүү. Тэмүүж өшөөг авахын тулд эвсэх нөхөр хэрэгтэй болсон. Тэгээд аагийнхаа хуучаанд Хэрээд аймгийн ман Тойрол хаантай уулзсан. Туслах нь бараг л тодорхой байсан. Үгүй ээ. Та сонсоогүй үсттэй. Юу гож яваа хөвөө? Ах минь, мэрэгдүүд миний их нэрийг булаасан. Аав Исүх минь танд туссан болохоор та өдөртөгч болсон та. Одоо та надад туслаач. Хэлгүй яах вэ? Тийм гэж юу? Миний хүсэлтэн та тийм гэв үү? Хүсэлтээ юу? Би ч чамайг утсан штэ. Манхаа ерөөдөө тийм гэсэн. Тэмүүжин за сайн байна дараагийн ахнар уу гэж одоо шууд жамах юмарцсан. Ант минь удаа уулзаагүй юм байна шүү. Юу болоо? Мэрэгдүүд миний их нэрийг бас ээжимгийг булаасан. Тусламж үсгээр ирээ юу? Тийм ээ. Жамах бас уун хааны тусламжтайгаар Тэмүүжин айрмаа цоглуулсан. Тусдаа өөрөөрийн зорилготой. Нэг нь Монголыг нэгтгэхийг хүснэ. Нөгөө дайснуудаа буцахыг зорино. Гэтэ юу гэж? Хуучин өвөл гэхэд Тэмүүжин халамжийн үйлчлэгээ авах гэж өргөдлөгч байсан. Одоо нэгдийн эсрэг айрам өдөртөж байна. Тэмүүжин мэрэгдүүдийн бараг л доор нь хүлээсээр төмс шиг л болсон. Мэрэгдүүд бүжиглэж, ярилцаж, хамгийн том аюул нь яг хамар доор нь байгаа мэдих зохио байсаггүй дээ. Тэмүүжин мэрэгдүүд рүү шөнөөр давтлаа. Яг багш үлрэлийн эцсийн шалгалтыг гинт авдаг шиг. Тэмүүжингийн зэргүүд галаа сааж тойрог үсэн мэрэгдүүдийг бүрэн шахаж авсан. Ноёнтоо энд бүгд дайчдаг устгалаа. Тэгээд юу гэж тамрууж явсан бай. Бүгдийн дахин устдаг. Тэмүүжингийн анхны том ялтын дараа хүмүүсийн тууд нэг зүйл яригдж эхэллээ. Энэ залууч өдөртөж чаддаг юм байна. Тэгэхээр Тэмүүжин яасан гэж бодож байна. Ямар ч агуу байлдан дагуулагчийн хамгийн дөрөнд хийх зүйл. Тийм ээ. Хамгийн ихтгэл найз Жамахгаа овогт очоод ердийн амьдралаар амьдрахыг хүснэ. Тэмүүжин одоо өөрийн гэсэн хамт олонтой, их нэртэй, гэр бүлтэй. Гэтэ нэг мэдхэд хүүхдтэй ч болчихсон байсан. Хүлээгээрээ хүүхд төрөгчөн 9 сар хэрэгтэй биз дээ. Манай супер ихтгэлт их сурвалжуудын хэлж байгаагаар бүр түр хугацаанд алга болохоос өмнө аль хэзээ жирэмсэн байж магадгүй гэсэн. За амьдрал нэг иймэрхүү хайрын байх вэ. Гэтэ арай өдөртэй юм аа. Жамааха чирэн буруу газар зүг цаах миний хитэн таа. За би одоама ангай бүгд хай намайг нөмөд гэдэг танилццгаая. Хамаагүй би шаан хараад эзэн арчлаа алт хүсэн зүйлээ хэлнэ хаа